Өглөөний мэнд. За эзний хүмүүс эзний оршихуун өмнө бид хамтдаа ирэхтэй. Өнөөдөр эзнэр тэтгэгдэж босч барьж байгуулагддаг. Тэгээ та бүхэнтэй хамт байгаадаа маш их баяртай байна. Эзнийг хамтдаа магтсандаа баяртай байна. Хамтдаа бүгд өнөөдөр шинэ гэрээ номны Эфес номын 4-р бүлгийн 13-аас 15-р ишлэлийг хамтдаа суралцгаая. Эфесийн 4-р бүлгийн 13-аас 15-р ишлэл. За би шанг уншия. Бид бүгд итгэл хийгээд Бурхны хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл төлөвшсөн хүн болтол Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл ингэх ажээ. Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа болж давлгаанд энт тэнд шидэгдэн альва номлолын салхи хүмүүсийн ов мэх болон залхаа хуйлдааны башир арган туугдалгүй. Харин хайр дотор үннийг ярин тэргүүн болох түүн рүү Христ рүү бүх талаар өсөх ёстой. Амен. Өнөө өглөө би та бүхэнтэй төлөвшлийн тухай ярмаар байна. Би өнөөдөр та бүхнээс нэг асуултыг асуумаар байна. Та өөрийгөө хэр төлөвшсөн хүн гэж боддог вэ? Бурхны хүмүүн биднийг бүтээсэн анхны санаа хүслийг Эхлэл номноос харах юм бол тухайлх юм бол 1-р бүлгийн 27-р ишлэл дээр Бурхан өөрийнхөө дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүнийг бүтээж тэднийг адислан тэдэнд өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш бүх амьтдыг захир гэж тушаасан байдаг. Тэгэхээр Бурхан анхнаасаа хүмүүнийг бүтээхдээ хүмүүнийг өсөх, төлөвшөх зарчим дотор бүтээсэн. Гэтэл гим нүгэл Бурханы энэхүү анхны санаа төлөвлөгөөнд саад хийж улмаар Бурханы бүтээл хүн нь Бурхан төвтэй биш харин хүн төвтэй болсон. Хүн Бурхан төвтэй өсөлт төлөвшлөө алдаж нийгмийн бүх завхрал сүрлийн санаачлагч нь болсон байна. Өнгөрдөг Баасан гарагийн үдэш Парист болсон зэрлэг алан хятлагын золиосон 100 гаруй хүн амиа алдлаа. Муу ёрын үйлдэл хэрэгүүд шил шилээ даран бидний өдөр тутмын амьдралд түгшүүр айдас занал хийллийг төрүүлсээр байна. Гэхдээ дайсан ялагдсан гэдгийг бид нар мэднэ. Есүс 2000 жилийн тэртех бидний төлөө үхлээрээ бидний гим нүглийн өрийг төлж дахин амьлахдаа гим нүглийн хүчийг нураасан. Христийг аврагч бас эзэн болгож хүлээж авсан итгэлээрээ та бид нар аврагдсан. Бид нар уучлагдсан. Бид дахин төрсөн. Бидний сүнс Есүсийн амьтаа болсон. Бид өршөөгдсөн. Бид шинэ амьдралыг хүлээж авсан. Биднийг Бурхан Есүсийн дотор ариун гэж тооцсон. Бид Есүсийн дотор зөвтгөгдсөн. Өнөөдөр ариун сүнс итгэгч та бидний дотор амралтгүй ажиллаж байгаа. Тэр биднийг Христтэй адилхан болгох төлөвшөлд хүмүүжүүлж байгаа. Бид өөрсдийгөө ариун болгох боломжгүй. Бид сайн хүн болох гэж сүмд явдаггүй. Та бүхэн надад санал нэг байгаа байх гэж би бодож байна. Бид өөрсдийн хүчээр зарим нэгэн шашны номлодог шиг гэгэрэх боломжгүй гэдгээ бид нэр ухамсарладаг. Гагцхүү ариун сүнс бидний дотроос гадагш өөрчлөх тэрхүү өөрчлөлтийг өдөр тутамд хийсээр байдаг. Тэгэхээр төлөвшлийн тухай өнөөдөр бүгдээр хамтдаа ярилцахдаа төлөвшөлд хүрэхийн тулд та биднээс гарах хамгийн чухал алхмын тухай бодох хэрэгтэй. Янз бүрийн хүмүүс янз бүрийн тайлбар хийж магадгүй гэхдээ төлөвшөлд хүрэх хамгийн чухал хамгийн онцгой тэр алхам бол бидний хандлага. Бүгд хандлагын тухай бодож үзцгээе. Удирдлагын нэрт суут ухаантан орчин цагийн удирдлагын онолч доктор Джон Максвелл хэлэхдээ хандлага гэдэг бол яг онгоц жолоодохтой адилхан гэж хэлсэн. Та онгоцоо хөөргмөр байна уу эсвэл буулгамаар байна уу? Тэрнээс таны хандлага ямар байх вэ гэдгийг тодорхойлогддог гэж хэлсэн байдаг. Тэгэхээр та бидний хандлага бол бидний зүрх сэтгэлийн үйлдэл, бидний зүрх сэтгэлийн сонголт байх нь. Бид нар өглөө болгон босоод нүдэ нээхдээ бид нар нэгэн хандлагын сонголтыг хийж байдаг. Бидний ажилдаа хандах хандлага, бидний амьдралд хандах хандлага, бидний гэр бүл найз нөхөд бидний эргэн тойрондоо хандах тэр хандлагын тухай би өнөөдөр та бүхэнтэй ярмаар. Хандлага бол
зүрх сэтгэлийн үйлдэл, энэ бол сонголт, энэ бол зүрх сэтгэлийн шийдвэр. Тэгэхээр өнөөдөр бид нэр төлөвшлийг хандлагагүйгээр ойлгох боломжгүй гэсэн үг. Өнөөдөр бид нар хандлагыг дэндүү ерөнхий утгаар нь бодох аюулд орох гээд байдаг тийм ээ. Заримдаа бид нар хандлага бүх юм гэж хэлдэг хэрнээ өөрсдийнхөө өдөр тутмын сонголт шийдвэрэн дээрээ бид нар хандлага эргэж хардаггүй. Тэгэхээр хандлагыг бид нар өнөөдөр зөвхөн дулаан хандлага эсвэл хүүтэн хандлага гэдгээр нь л мэднэ. Өнөөдөр бидний төлөвшлийг тодорхойлдог хамгийн чухал алхам бол яахын аргагүй хандлага байх нь. Тэгэхээр бид нэр насаар нэгэнт хүүхэд чигээрээ үлдэхгүй. Нас ахиж бид нар том болцгоодог. Бид зөвхөн бие махбодоор өсөө зогсохгүй, оюун санаагаараа төлөвшөх ёстой болдог. Та бүхэн бодоод үзтээ Бурхан биднийг анханаас нь бүтээхдээ 2 эсээс бүрдсэн нэгэн том эс геометрик прогрессор хуваагдаж өнөөдөр тэр бүхний үндсэн дээр та бид нар энд сууж байгаа тийм үү? Бурхан биднийг анханаас нь өсөж хөгжих маягаар бүтээсэн. Түүний адилаар бидний оюун ухаан ч гэсэн, бидний оюун санаа ч гэсэн төлөвшөж хөгжиж байх ёстой байдаг. Бид нар бодлоороо, бид нар амьдралаараа, бид нар хандлагаараа өсөх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр та эргэн тойрон нийгмээ хараад үзэх юм бол өнөөдөр угч хөгссөн том хүмүүс дөндөө болсон байна. Та эргэн тойрон зүгээр хараад үзээрэй. Өнөөдөр амандаа угчтай аав ээж нар энэ нийгмээр дүүрэн болсон байна. Тэгэхээр өнөөдөр бид нар тэгвэл хүмүүсийн төлөвшлийг яг яаж тодорхойлдог юм бэ? Бид нар төлөвшлийг тодорхойлдог ямарваа нэгэн хэмжүүр, ямарваа нэгэн термометр ч юм уу, ямарваа нэгэн багаж байгаа болов? Бид нар дулааныг термометрээр хэмждэг. Бид нар даралтыг даралтын аппаратаар хэмждэг. Тэгвэл өнөөдөр төлөвшил метр гэж байдаг болов та юу гэж бодож байна? Хүнийг гаднаас нь хараад төлөвшсөн эсхийг нь яаж мэдэх вэ? Өнөөдөр бид нар хүмүүсийг аливаад гаргаж байгаа хандлагаар нь төлөвшсөн үү эсвэл төлөвшөөгүй юу гэдгийг мэдхэд маш амархан байдаг. За энэ тухай Америк нэгдсэн улсын нэгэн сэтгэл зүйч Лоренс Колберг гэж хүн 1956 онд анх хүний төлөвшлийн онолыг бий болгосон. За би энэ талаар та бүхэнд нэгэн тогтуухан тайлбарж өгөхийг бодъё. За Колберг хүмүүсийг ерөнхийд нь төлөвшлөөр нь 3 хуваасан байдаг. Бүх насанд хүрсэн хүмүүсийн тухай би ярьж байгаа. Бачир нас, өсвөр нас, төлөвшсөн нас гэсэн 3 ангилд хуваасан байна. Тэгэхээр бид нар бүгдээрээ хүүхэд байж үдсэн. Хэрвээ 5 настай хүүхдээр ямарваа нэг юм хийлийг хийх хүсвэл та яах ёстой вэ гэдгийг та сайн мэднэ тийм ээ. Ямарваа нэг шагнал амлах ёстой. Тийм үү? 5 настай хүүхдээр ямарваа нэг юм хийлэхгүй байхын тулд та яах ёстой вэ гэдгийг сайн мэднэ. Та тэр хүүхдэд шийтгэл амлах ёстой тийм үү? Тэгэхээр хүүхэд өнөөдөр амьдрал хандах хандлагандаа юугаар хөтлөгддөг вэ гэхлээр эсвэл шагнал эсвэл шийтгэлээр хөтлөгддөг байх нь. Өөрөөр хэлэх юм бол жаахан хүүхдүүд, бачир хүүхдүүд маш хувай хичээсэн зан чанартай байдаг. Тэр бусдын тухай боддгоо, тэр аав ээжийнхээ тухайч боддгоо. Тэр тухай аав ээжтэй ч санаа тавих сөгөөгүй байдаг. Колбергийн дэвшүүлж байгаа онолын дагуу өнөөдөр харамсалтай нь энэ дэлхий дээр амьдарч байгаа насанд хүрсэн хүмүүсийн дийлэнх хувь нь бачир насандаа байгаа гэж тэр дүгнсэн байдаг. Бүгдээрээ бодж үзцгээе л дээ. Өнөөдөр амьдралд хандж байгаа хандлага, зарим том хүмүүсийн амьдралд хандж байгаа хандлагыг бүгдээрээ бодж үзцгээе. Хэрвээ хүн хараагүй бол би яасан ч яадгийг гэсэн хандлага бол яахын аргагүй бачир насны хандлага мөн үү? За наадах чи би чамд хийгээд өгье. Харин чи шамд нь надад юу өгөх юм бэ гэдэг хандлага бол яахын аргагүй бачир насны хандлага. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр энэ дэлхий дээр яагаад хуваа хичээсэн хүмүүс дүүрэн байна уу гэвэл мэдээж ойлгомжтой энэ дэлхий дээр гим нүгэл дүүрэн байгааг бид нар мэднэ. Гэхдээ гим нүглийн хамгийн том илэрхийлэл бол төлөвшөлгүй байдал. Амин хуваа хичээсэн байдал. Амиа бодож довоо шарлуулсан ийм байдлыг бид нар ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр насанд хүрсэн хүмүүсийн талаас илүү хувь нь өнөөдөр энэ дэлхий дээр шороо хөдлөж яваа хүмүүсийн их хувь нь бачир насандаа гатсан байдаг байх нь байна. Хэрвээ би шийдэхгүйчгүй болвол би ямар ч хамаагүй буруу юм хийхэд бэлэн байна. Эсвэл би надад шагнал амлах юм бол би юу ч хийсэн бэлэн байна гэсэн ийм хандлагаар өнөөдөр амьдралд хандж байгаа гэсэн үг. Колберг хэлэхдээ дараагийн шатны төлөвшил дээр өсвөр насны төлөвшлийн тухай ярьсан байдаг. Өсвөр насны хүүхдүүдийн тухай бүгдээрээ бодож үзцгээе.
Яг шилжилтийнхаа насанд явж байгаа хүүхдүүдийн тухай бүгдээрээ бодож үзцгээе. 17-оос 18 насны хавцаа. Өсвөр насны хүүхдүүд ямар хандлагатай байдгүй гэхээр эргэн тойрныхоо хүмүүсийн ашиг сонирхлыг харгалзаж үзэж эхэлдэг гэж. Өөрөөр хэлэх юм бол хуваа хичээх зан чанараа аажмаар тавьсан байдаг гэж Колберг томьёолсон. Тэгэхээр энийг юу шийдэх гээд байна вэ гэхээр хэдийгээр эргэн тойрныхоо хүмүүсийн ашиг сонирхлыг харгалзаж үздэг болсон ч гэсэн өсвөр насндаа байгаа хүмүүс ихэвчлэн хүмүүсийн хүсэл сонирхолд тааруулж, нийцүүлж амьдрах гэдэг. Өнөөдөр ийм хүмүүс энэ нийгмээр дүүрэн байгаа. Өнөөдөр өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй, өөрийн гэсэн толгойгүй юм шиг, өөрийн гэсэн зүрх сэтгэлгүй, мөрөөдөлгүй юм шиг амьдардаг эрэгтэй, эмэгтэй аав ээжнэр энэ дэлхийгээр дүүрэн байна. Өнөөдөр яагаад косметикийн бизнес газар авч байна? Өнөөдөр яагаад магадгүй хувцс модны бизнес газар авж байгааг бид нар сайн мэднэ. Энэ бол тодорхой хэмжээгээр хүмүүний өсвөр насндаа гаццсан байгаа энэхүү төлөвшлийг тэтгэх гэсэн, өөгшүүлэх гэсэн нийгмийн арга барил гэдгийг бид нар ичлэх ёстой. Өнөөдөр бид нар хүмүүс сайхан харагдахын тулд бид нар гаднаа байдгаар гойдог. Бид нар хүмүүс сайхан харагдахын тулд өнөөдөр бид нар бүх брендийн имийг авч хэрэглэх ёстой гэж боддог. Бид нар хинээс дутахгүй байна гэдэг тэр хандлагандаа хөтлөгдөөд өнөөдөр бид нар хүмүүсийн сэтгэлд нийцүүлэн амьдрах тэр замыг бид нар заримдаа сонгож авдаг. Энэ бол яахын аргагүй насанд хүрсэн бид нар өсвөр насндаа гаццсан байгаагийн илрэл. Бид нар төлөвшөлт хүрээгүй байгаагийн илрэл. За нөгөө төгөөр өсвөр насндаа байгаа томчуудын бас нэгэн хандлага нь юу вэ гэхээр хууль журам төгс байсан цагт бид нар төгс төлөвшөлттэй болно гэдэг итгэл үнэмшил. Гэхдээ найзуудаа бид нар бүгдээ сайн мэдж байгаа амьд өвчүүдээ хууль журам өнөөдөр хүмүүний зүрх сэтгэлийг зохицуулах боломжгүй гэдгийг бид нар мэднэ. Хуучин гэрэн дээрээс бид нар маш олон түүхүүдийг уншиж, сурж явж байгаа. Хуучин гэрэн дээр өгсөн бүх хуулиудыг бурхан хүмүүний гим нүглийг өөрт нь харуулахын тулд өгсөн болохоос биш. Тэрүүгээр дамжин бурханд ойртох зам болгож өгөөг. Харамсалтай нь өнөөдөр бид нэр хууль журамд өөрийгөө захируулж, хууль журамд өөрсдийнхөө зүрх сэтгэлийг зохицуулж болно, бидний төлөвшлийг тодорхойлж болно гэж боддог тэр хүмүүжлэлтэй бид нар гацсан байна. Тэгэхээр Колбергийн хэлж байгаагаар өнөөдөр бид нар бас зарим нь өсвөр насндаа гацсан байна гэж үзэж байгаа. Энээс цаашаа бид нар явж чадхаа болсон байна. Өнөөдөр бид нар Бурхны хүсэлд нийцүүлэн амьдрахаас илүүтэйгээр хүний хүсэлд нийцүүлэн амьдрах замыг бид нар сонгож авдаг. Монголчууд бид нар нэрлэхүү болсон. Бид нар хүмүүс зөв зүйтэй юмыг хэлхээсээ бид нар айдаг болсон. Бид нар үннээс айдаг болсон. Хэдийгээр өвтгдөг ч гэсэн эдгээдэг үнэн үгийг бид нар найз нөхдүүдэд хэлхээс айдаг болсон. Энэ бол яахын аргагүй бидний өсвөр насндаа гаццсан байгаагийн илэрлээ гэж энэ онлын дагуу үздэг. Харин 3 дугаарт нь насанд хүрсэн буюу төлөвшсөн үеийн тухай Колберг хэлэхдээ жинхэнэ насанд хүрсэн хүн гэдэг бол өөрийнхөө үжил баримтлал итгэл үнэмшлийг тодорхой болгоцсон төлөвшлийг хэлнэ гэж хэлсэн баг. Ийм хүний хувьд амин хуваа хичээх үедээ тавьж явуулаад харин бусдын төлөө амьдрах, нийгмийн төлөө зүтгэх тэрхүү зүрх сэтгэлээр өөрийгөө цэнгэлдэгэ гэж хэлсэн байдаг. Өнөөдөр хэрвээ бид нар ийм хүмүүсийг харж хайх юм бол өнөөдөр хүмүүс янз бүрийн мотивацаар нийгмийн амьдралд оролцож байгаа. Өнөөдөр хүмүүс янз бүрийн мотивацаар нийгмийн манлайлалд оролцож байгаа. Бид нар тэр мотивацийг бараг гаднаас нь хараад мэдэх боломжтой. Тэрийг бид нар амбиц гэж нэрлэдэг. Гэхдээ амбиц гэдэг үг бол өөрөө нейтралны буюу саармаг үг. Яг гэвэл хүний амьдралд сайн амбиц байх ёстой. Бас хүний амьдралд муу амбиц байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн мотивац буюу амбицийг бид нар хараад үзэх юм бол энэ хүн үнэхээр нийгмийн төлөө явж гэнэ үү эсвэл нийгмийн төлөө явах үйл хэргийг ашиглаж өөрийнхөө төлөө явж гэнэ үү гэдгийг бид нар маш амархан мэдэх боломжтой. Би энд улс төрчдийн тухай ярьж байна. Тэгэхээр өнөөдөр жинхэнэ төлөвшсөн хүн бол хууль журам байсан ч бай байгаагүй ч бай. Хүн харсан ч бай хараагүй ч бай. Шагнал горилсон ч бай эсвэл шийтгэл байсан ч бай тэр хүн зөвхөн зүвийг шударгыг үлдэх тийм хандлагатай хүнийг нийгэм дотор өнөөдөр нийгэмд дэлхийн өнөөдөр өөрийнхөө хэмжээсээр энэ бол төлөвшсөн хүн гэж хэлж байна. Харамсалтай нь Колберг хэлэхдээ ийм хүмүүс өнөөдөр нийгэмд маш цөөхөн байгаа нь харамсалтай гэж хэлсэн.
Гэхдээ би та бүхний зоригжуулж нэг зүйлийг хэлмээр байна. Юу вэ гэхээр та бид нар өнөөдөр Есүс Христ дээр өөрийнхөө итгэл үнэмшлийг тавиад өнөөдөр Бурхны үг болсон Библийг амьд үгийг амьдралынхаа хамгийн төв хэсэгт залаад бид нар тэр зарчмаар бид нар тэр итгэл үнэмшлээр амьдарч байгаа тэр үед бидний итгэл үнэмшил биднийг төлөвшсөн хүн болгох тэр гайхамшигтай гарцыг бидэнд өгсөн. Хүний итгэл үнэмшил дээр хүний үнцэн тогтдог. Хүний үнцэн дээр хүний зан чанар тогтдог. Хүний зан чанар дээр хүний хандлага тогтдог. Тэгэхээр хэрвээ та итгэл үнэмшилгүй бол танаас зөв хандлага гарахгүй байх нь, тийм үү? Тэгэхээр нийгмийн хүмүүсийн өнөөдөр ухаж, түнхжээж, судалж ээж, арай хийж ойлгож авсан зүйл өнөөдөр бидний өмнө бэлхний дэлгээтэй байгаа. Энэ бол Библийн үг. Энэ бол Бурхны үг. Өнөөдөр та биднийг төлөвшөлт хүргэх бүх боломж, бололцоог Бурхан өөрөө бидэнд тавьж өгсөн. Өнөөдөр би ариусгалын тухай, эсвэл гэгэрлийн тухай энд ярих гаагүй. Яагаад гэхээр ариусгалын ажлыг ариун сүнс бидний дотор хийж байдаг. Өнөөдөр хүмүүс бодохдоо би сүмд явснараа асар өндөр ёс суртахуунтай хүн болно, асар мундаг моральтай хүн болно, би бусдаас илүү хүн болно гэж боддог. Уучлаарай, энэ бол таны сүмд явах зорилго биш. Харин өнөөдөр бидний сүмд байгаа, энэ цуглаанд байгаагийн хамгийн гол шалтгаан юу вэ гэхээр ариун сүнс та биднийг Есүс Христтэй адилхан болгох ажлыг хийж байгааг хүлээн зөвшөөрөх явдал юм. Би дахиад хэлье. Таны өнөөдрийн энд сууж байгаагийн хамгийн гол зорилго юу вэ гэвэл ариун сүнс таныг Есүс Христтэй адилхан болгох тэрхүү үйл хэргийг хийж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал. Библиэлд бид нар төлөвшлийн тухай маш гайхамшигтай үгсийг сая хэлсэн байсан. Хэрвээ та Эфесийн 4 дугаар ишлэлийг харах юм бол энэ дээр хоёр үг байна. Нэг нь итгэл, нөгөөх нь Христийг мэдэх мэдлэг гэж хэлсэн байна. Өнөөдөр ихэнх хүмүүс бодохдоо төлөвшил мэдлэгээр боловсролоор ирдгээ гэж боддог. Гэхдээ та надад баг санал нийлэх бах. Өнөөдөр маш их мэддэг хэрнээ. Маш том мэрэгчлээ мөртлөө өнөөдөр хамгийн төлөвшилгүй жаахан бачир хүүхд шиг аашилж хандлага гаргаж явж байгаа тийм хүмүүсийг бид нар мэднэ. Тэгэхээр боловсрол мэдлэг хүнийг төлөвшөлд хүргэдэггүй байх нь. Гагцхүү бидний зүрх сэтгэл дотор шингэсэн тэр итгэл үнэмшил өөрөөр хэлэх юм бол юг зөв юг буруу вэ гэдгийг тодорхойлж томьёолж байгаа тэр итгэл үнэмшил та биднийг жинхэнэ төлөвшөлд аваачдаг байх нь шүү дээ. Тэгвэл би өнөөдөр тань тавьсан асуултаа дахиад эргээд тавьмаар байна. Та өөрийгөө хэр төлөвшсөн хүн гэж бодож байгаа вэ гэж. Өнөөдөр Есүс Христ биднийг өөрийнхөө цусаар аварсан. Өнөөдөр би биш харин Христ миний дотор таны дотор амьд байгаа. Ариун сүнс та бидний дотор өөрийнхөө ариусгах ажлыг хийсээр байгаа. Эзний үг өнөөдөр бидний итгэл үнэмшлийн суур болсон бидэнд төлөвшөх бүх боломж болцоо бидэнд өгөгдсөн байна. Хамгийн чухал нь та биднээс гарах хандлага. Эзний энэ ертөнцид, эзний энэ амьдрал дотор, энэ 70, 80, 90 жилийн энэ наслах амьдрал дотроо та бид нар ямар хандлагыг гаргаж амьдрах вэ гэдгээс бидний төлөвшил хэр байна вэ гэдгийг тодорхойлдог байна. Есүсийн дүү Яаков өөрийнхөө загталтаа бидэнд төлөвшөлт хандах 5 хандлагыг зааж өгсөн байдаг. Бүгдээ Яаковын загтал руу очицгоё. Бүгдээ шинэ гэрээ номыг дэлгээд Яаковын загтал руу бүгдээ хамт очицгоё. Яаковын загтал 5 бүлэгтэй. Гэхдээ мэдээж Яаковын загтлаа бичгтээ 1 2 3 4 5 дугаар бүлэг гэж бичээгүй нь лавтай. Гэхдээ Яаковын загтлыг бичгтээ та бидэнд төлөвшөлт хандах 5 хандлагын тухай бидэрт маш тодорхой хийж өгсөн байна. Өөрөөр хэлэх юм бол Есүст итгэгч хүн аливаад хандахдаа ямар хандлагыг гаргах юм бол тэр хүнийг жинхэнэ төлөвшөлтөд явж байгаа итгэгч вэ гэдгийг мэдэх боломжтой гэдгийг бидэнд хэлсэн. Магадгүй бүгдээ энийг хамтдаа Яаковын бидэнд өгсөн төлөвшил метр гэж нэрлэе. Яаковын бидэнд өгсөн төлөвшил метр. Тэгэхээр санаа зовлтгүй би Яаковын загтлыг бүгдээ ингэ номлохгүйг. Бүгдээрээ 5 бүлгээс нэг ишлэлийг хараад хамтдаа суралццгаая. За бүгдээрээ мэдж байгаа Яаков бол Есүсийн хагас дүү, эцэг ондоотой их нэгтэй. Яаков шинэ гэрээний нэлээд сүүлээр гарч ирдэг. Магадгүй Есүстэй хамт өсөж торинж байхдаа
Есүсийг би Бурхны хүү гэж хэлэхэд нь Яаков хизээж итгээгүй байсан баг, тийм ээ. Харин Есүсийг нас бараад дахин амьлах үед тэр үнэхээр миний ах Есүс Бурхны хүү байсан байна гэдэгт итгэсэн баг. За энэ бүх яриануудыг хажуу тийш нь тавиад бүгдээ хамтдаа Яаковын бидэнд үлдээсэн төлөвшил метрийн 5 хандлагыг бүгдээ харцгаая. Хамгийн эхлээд зовлонд хандах итгэгчдийн хандлага. Хэрвээ бичих цаас үзэг байгуу бичиж аваарай. Яаковын бидэнд өгсөн төлөвшлийн 5 хандлага. Хамгийн нэгдүгээрт нь зовлонд хандах итгэгчдийн хандлага. За бүгдээ хамтдаа Яаковын 1-р бүлгийн 2-оос 3-р ишлэгийг харъя. Энд дээр ингэж хэлсэн байгаа. Ах トゥ нар минь. Элдвийн сорилтонд орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэд хүлээ гэсэн. Өнөөдөр магадгүй бүх шашин хүнээс зовлон зайлуулна гэж амлаж байгаа. Өнөөдөр зовлон гитлэх тэр зам болвол буддийн шашны хувьд бид нар юу вэ гэдгийг хагас хогс мэднэ. Гэхдээ өнөөдөр Яаков бидэнд Христ Есүсийн бидэнд үлдээсэн тэрхүү итгэлийн үнэт өвийг бидэнд тайлбарж өгөхдөө итгэгч хүний амьдралд тохиолддог зовлон болвол угтаа бидний төлөвшлийн төлөө өгөгддөг юм байна гэдгийг бидэд маш тодорхой хэлж байна. Өнөөдөр маш олон хүмүүс асуудаг, яагаад сайн хүмүүст муу юм тохиолддог юм бэ гэж. Яагаад энэ дэлхий дээр байгаа сайн хүмүүст юу ч хийгээгүй багт нь, яагаад ч хүү багт нь, яагаад муу юм тохиолддог юм бэ гэж асуудаг. Гэхдээ энэ асуултын хариулт энд бэлхнээ бичигдсэн байна гэж би бодож байна. Яаков юу гэж хэлсэн? Та нар ямар нэгэн зовлон, бэрхшээл, зүдгүүр, занал хийлтэд тулгархдаа та нар энийг азны юм гэж үзээрэй гэж хэлсэн баг. Бидний үеийнхэн бол азны шоу гэж ярьдаг гэсэн санаж байна манай үеийнхэн. Азны. Энэ бол парадокс ойлголт. Парадокс ойлголт гэдэг бол бие биенээ эсэргүүцсэн хоёр зүйл зэрэг оршихыг хэлж байна. Яагаараа зовлон баяр баясгалан болдго юм бэ гэж. Өнөөдөр олон итгэгч нар гайхаж байгаа. Яагаад би зүгээр байхад надад зовлон тохиолдож байгаа юм бэ гэж. Харин энийг Бурхан таны төлөвшлийн төлөө танд зөвшөөрч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь бидний зовлон бэрхшээлийн дундуур Бурхан биднийг хизээж ганцаараа ингэ орхитгүй гэдгийг бид нар мэднэ. Ариун сүнс бидэртэй 24/7 хамт байдаг. Тэр бидийг уйлж яхад, тэр бидийг зовж яхад, тэр заримдаа бидийг бүр залбирч чадахгүй байхад тэр бидний өмнөөс залбирдаг. Эзэн өөрийгөө бидэнтэй хамт байгаа. Тэр удаа биднийг үүрч яваа гэдгийг мэдүүлэхийн тулд заримдаа та бидний амьдрал зовлон гамшигыг зөвшөөрдөг эзэн. Өнөөдөр гадуур янз янзын онлууд теологууд яваад байгаа. Баяжих теолог, гялцалын онл энэ гэдэг юмнууд яваад байгаа. Та нар битгий итгээрэй. Христчийн амьдрал бол амархан амьдрал биш. Харин христчийн амьдралын уг үндэс улс суурь нь Христ зовсон учраас тэр ялсан. Тэгэхээр бидний амьдралыг бас зовлонгоор дамжуулан эзэн улам төлөвшүүлж улам гялцуулахыг хүсэж байгаа. Тийм учраас Яаков бидэнд хэлэхдээ зовлон ирэх юм бол азны юм гэж боддог тэр итгэгч нар бол яахын аргагүй төлөвшил дээр явж байгаа итгэгч нар байна гэж хэлж байгаа. Бид нар Есүсийн амьдралыг мэднэ, бид нар Петрийн амьдралыг мэднэ, бид нар Паулийн амьдралыг мэднэ. Бид нар 1-р зууны үед амьдарч ирсэн итгэгчид хэрхэн хавчигдаж, хэрхэн амиа Есүсийн төлөө өргөж ирснийг бид нар мэднэ. Тэр байтугай өнөөдөр ч гэсэн түүхэнд байгаагүй олон хэмжээний олон тооны христчид өөрийнхөө итгэлийн төлөө амь насаа өгч байгаа. Магадгүй та бид нар өнөөдөр итгэлийнхэн төлөө амь насаа өгөх тэр сорилт, тэр хамны өмнө хараахан ирээгүй байгаа бах. Гэхдээ магадгүй та өнөөдөр харилцаанд санхүүдээ, бие махбодтой өөр амьдралынхаа бусад бүхэл талбарууд дээр ямар нэгэн зовлон бэрхшээлээр явж байж таараа. Гэхдээ би таныг урамшуулмаар байна. Энэ бүхнээр чинь дамжуулан Бурхан бидэнд төвчээрийг, бидэнд төлөвшлийг төрүүлж өгдөг. Ромын 5-р бүлэг дээр бидэнд сануулсан хэлэхдээ зовлон бидний найдварыг улам баталд юмаа гэж хэлсэн баг. Яагаад гэвэл зовлон бидэнд төвчээрийг төрүүлдэг. Төвчээр бидэнд туршлагатай байхыг төрүүлдэг. Туршлагатай байдал нь биднэрт найдварыг,
төрүүлдэг юм а гэж хэлсэн байна. Таны зовлон харах хандлага өнөөдрөөс эхлээд өөрчлөгдөх болтугай. Гэхдээ зовлон хоёр янз байдаг. Яагаад ч гэвэл танд гинэд хийсэд ирэх зовлон гэж бий. Энэ бол яхан аргагүй Йовын номон дээр гардаг тэр түүхийг бидэнд сануулдаг, тийм ээ. Тэгэхээр энэ зовлонгийн тухай би ярьж байгаа шүү. Биднийг яагаад ч гэвэл бидэд яагаад ийм юм тохиолдох ёстой юм бэ гэж хэлмээр тийм зовлон, тийм бэрхшээлүүд бидний амьдралд ирдэг. Тэр зовлонгийн тухай ярьж байгаа. Гэхдээ өөр нэгэн зовлонтой энийг битээ андуураар гэж би хүсмээр байна. Өөр нэгэн зовлон юу вэ гэхээр бид өөрсдийнхөө гаргасан буруу сонголтоос, буруу шийдвэрээс болоод гим нүгэл дунаад тэгээ бид нар тэрнийхээ үр дагаврыг төлөх хэрэгтэй тэр зовлонгийн тухай би энд яриаг байна. Тэр зовлон бид нар төлөхөөс өөр арга. Гэхдээ тэр зовлон донд ч эзэн тантай надтай бас хамт байдаг. Тэм учраас таны амьдрал зовлон ирэхэд энэ бол миний төлөвшлийг хатуужуулах, намайг хаттай болгох дахиад нэгэн боломж ирлээ гэж та бүхэн ойлгож аваарай. Фитнесийн өрөөнд олон цагийг өнгөрөөдөг хүмүүс байдаг. Хэрвээ та фитнесийн өрөөнд очих юм бол тэнд ямар дуу чимээ гардаг вүлээ та сайн мэднэ. Зовж байгаа дуу чимээ гардаг үстэй тэнд. Ёо гэсэн дуу чимээ гардаг үстэй. Очиж үзсэн хүмүүс байна. Яагаад энэ хүмүүс өөрсдөө ингэж зовоогоод байна? Сайхан бие балдарт болохын тулд. Том зангирсан булчинтай болохын тулд, тийм үү? Гэтэ энэ булчингууд яг юунд хэрэгтэй вэ? За энэ яриг түүж огсъё. Цаашаа явсан дээр баг. Хоёрдугаарт нь Яаков бидэнд дахин нэг зүйлийг сануулгахдаа бусад хүмүүст хандах итгэгчдийн хандлагын тухай сануулсан байна. Өнөөдөр таныг төлөвшөлтөд итгэгч байна уу, үгүй юу байна уу гэдгийг маш амархан тодорхойлох нэг тодорхойлт бол та бусад хүмүүстэй яаж харьцаж байгаа гэдгээр чинь таныг тодорхойлоход амархан. Өнөөдөр хүн төрлөختөн гим нүгэл унснаасаа хойш хүмүүс дотроо өөрсдийн ялгуурлыг бий болгож эхэлсэн. Хэрвээ та санаж байгаа бол Адам, Ева хоёрын анхны хоёр хүү Каин, Абель гэж хоёр байсан. Библиэр хэлэхдээ Каин газар тариалан эрхэлдэг байсан, харин Абель мал аж ахуй эрхэлдэг байсан. Тэгээ яагаад ч юм Библиэр тодорхой хэлээгүй гэхдээ яагаад ч юм тэр хоёрын хооронд зөрчилдөөн болсон? Магадгүй эзэн өргөх өргөлттэй холбоотой зөрчилдөөн болсон юм шиг байна. Тэр үед юу болсон гэхээр зэрэг Каин Абелийг үзэн ядсан. Тийм учраас Каин Абелийг югүйтгсэн. Яг эндээс эхлээд хүмүүсийн бие бинийгээ үзэн ядах буюу бие бинийгээ ялгуурлан гадуурхах үзэл нэмэгдсэн. Дараагаар нь бид нар балар эртний үеийн түүхийг сайн мэднэ. Балар эртний үед бид нар эмэгтэйчүүдийг хүм мэт үзэхгүй тийм ялгуурлан гадуурхах үзэл газар авсан. Дараагаар нь үндэстнүүд бие бинийгээ хүлээн зөвшөөрөхгүй байх үзэл газар авсан. Гэхдээ энэ бүх ялгуурлан гадуурхах үзлийг Христийн сайн мэдээ газар сайгүй татаж хайсан. Би өнөөдөр эхлээд хүйсийн ялгуурлах үзлийн тухай би ярмаар. Бидний өнөөдрийн хамтдаа бас өнгийж харсан Эхлэлийн 1:27 дугаар ишлэлдэр Бурхан эрэгтэй эмэгтэй хүмүүсийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн гэсэн үг байна. Өнөөдөр бид нар Азийн соёл дотор заримдаа бид нар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс статусын хувьд доогуур байх ёстой гэдэг үзэл баримтлал ертөнцийг үзэх үзлээр бид нар хүмүүжигдэж ирсэн байдаг. Харин Библиэр юу гэж хэлсэн байна? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг Бурхан өөрийн дүр төрхөөр бүтээсэн гэсэн үг байна. Энүүгээрээ эрэгтэй хүнч Бурханы өмнө адилхан, эмэгтэй хүнч Бурханы өмнө адилхан гэсэн үг. Тийм учраас өнөөдөр биднээс Бурхан бидний зүрх сэтгэлийг сэгсэрч байгаа нэг зүйл юу вэ гэхээр та энэ ялгуурлан гадуурх үзлээ хаяач гэж хэлж байгаа. Хэрвээ та эрэгтэй хүн бол эмэгтэй хүнд хандах хандлага эргэж хараарай. Хэрвээ та эмэгтэй хүн бол өөрийгөө та энэ нийгэмд эрэгтэйчүүдээс дорд гэж үзэх тэр хандлага эргэж хараасаа гэж би хүсэж байна. Бурхан таныг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Хоёрдугаарт нь бидний яс үнсээр гадуурхах байдлын тухай бид нар бодж үзэх хэрэгтэй. Өнөөдөр бид нар олон ясны улс. Өнөөдөр энэ Монгол шороо газар нутаг дээр маш олон үндэстний ястангууд амьдарч байгаа. Би өнөөдөр энийг ялангуяа
Итгээд нэлээд олон сар жилийг илээсэн танд би хандаж хэлмээр байна. Өнөөдөр хин нэгэн хүнийг яс үндсээр нь ялгуулах гэдэг бол хамгийн бурунгуй, хамгийн бүдүүлэг, хамгийн гэм нүгэлттэй гадуурхал. Хин нэгэн хүнийг гарал угсаанаас нь болж гадуурхах үзэл болов. Та бүхэн юу санаж байгаа бол Есүс Лукийн 10 дугаар бүлэг дээр нэгэн сайн Самар хүний тухай ярьсан байдаг. Тэр сайн Самар хүн тахилчаас ч илүү, Леви аймгийн хүнээс ч илүү Есүсээр өргөмжлөгдсөн байд. Яагаад вэ? Яагаад гэвэл тэр хэнийг ч ялгалгүй үзэгдэн, тийм ээ, үзэн ядагдсан байсан ч гэсэн тэр хөөрхий хүн туслахад бэлэн байсан. Тэгэхээр сайн мэдээ гэдэг бол бидний өнөөдрийн энэ ялгарлан гадуурхах үзлийг үндсээр нь тас цахиж өөрчлөх тэр өөрчлөлтийг бидний амьдралд авчирдаг. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хин нэгэн хүнийг яс үндсээр нь болоод гадуурхаж исэн бол бүгдээрээ тэр хандлагыг эргэж харцгаая. Энэ бол яавч төлөвшсөн итгэгч хүнд байх амьдрал зүрх сэтгэл биш. Өнөөдөр та бодоод үзтээ та Тэнгэрийн усад очино. Тэнд бүх үндэстэн, бүх ястан, бүх хилтнүүдээс хүмүүс очино. Бидний дургу гэж боддог, бидний дотроосоо үзэн ядах гад байдаг, бидний зүгээр байлгадаг үндэстнүүд хүртэл тэнд байна. Бурхан бүгдээрэнд нь хайртай. Бурхан бүх үндэстэн ястнуудад хайртай. Тэм учраас Якоб бидэнд юу гэж хэлсэн бэ? Бүгд 2 дугаар бүлгийн 1 дугаар ишлэлийг гаргаад харъя. Ах дүүс минь, алдарт эзэн болох бидний эзэн Есүс Христэд итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил гэсэн. Бид нар бусдыг өөр ямар байдлаар алагчилдаг вэ? Бид нар зөвхөн хүүсээр алагчлаа зогсдоггүй, бид нар зөвхөн яс үнцээр нь алагчлаа зогсдоггүй. Бид нар хүмүүсийг нийгмийн статус буюу нийгмийн байдлаар нь алагчилдаг. Бид нар дарга хүнд нэг өөр ханддаг, бид нар цэвэрлэгч хүнд нэг өөр ханддаг. Хэрвээ өнөөдөр та энд итгэгч лидер, манлайлагч, дарга, захирлуу сууж байгаа бол би та бүхэнд хандаад хэлмээр байна. Та өөрөө энэ байдлыг үлгэрлэж ажил дээрээ та хүн болохонтой та ижилхэн хандах тэр хандлагыг та бий болгоорой гэж би хүсэж байна. Энэ бол бидэнд өгөгдсөн Христийн тушаал. Яагаад гэвэл Христэд итгэгч манлайлагч, Христэд итгэдэггүй манлайлагч хоёрын хооронд байдаг хамгийн том ялгаа юу вэ гэхээр Христэд итгэдэг манлайлагч бол энэ бүхнийг би эзнээсээ авсан гэдэгт итгэдэг. Харин Христэд итгэдэггүй манлайлагч бол энэ бүхнийг би өөрийнхөө хүч чадлаар авсан гэж боддог. Тэм учраас Христэд итгэдэг манлайлагчийн хувьд танд хариуцуулж өгсөн, танд ярав болгож өгсөн тэдгэр хүмүүст та битгий алаг хэрийн хандаарай. Та хүмүүсийг эзний нүдээр, эзний хэмжээсээр хэмжиж сураарай гэж би та бүхэнд хүсэж байна. Якоб бидэнд 3 дугаар зүйлийг сануулж өгсөн. Яаковын 3 дугаар бүлгийн бүгдээрээ хамтдаа 9 дугаар ишлэлийг харцгаая. Энд дээр ингэж хэлсэн байгаа. Бид хилээр эзэн ба эцгийг магтдаг. Бид түүгээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг. Тэгэхээр бусдад өнөөдөр бид нар юугаараа хор холбогд учруулдаг вэ гэхээр бид нар хилээрээ хор холбогд учруулдаг байна. Тэгэхээр бидний төлөвшлийг хэмждэг 3 дахь ойлголт бол яахын аргагүй бидний хил яриа. Бидний хил яриа. Та юу гэж боддог байсан юм бөөмөд өнөөдөр хүний хамгийн аюултай эрхтэн юу вэ гэж асуух юм бол магадгүй энд байгаа хүмүүс янз янзын хариулт гаргаж иж болох юм. Гэхдээ Библи бидэд цорын ганц хариултыг, цорын ганц эрхтэн зааж өгч байгаа. Энэ бол бидний хил. Бид нар Бурхныг магтдаг тэр хилээрээ бид нар бусдыг хараадаг. Ялангуяа өнөөдөр нийгэм хэцүү байгаа үед, эдийн засаг хэцүү байгаа үед өнөөдөр бид нар хүмүүсийг хуруугаар чичлэх тэрхүү махан биеийн хүслийг дагахад тун амархан байна. Тэм учраас таныг төлөвшсөн итгэгч гэдгийг харуулах хамгийн чухал нэгэн хандлага юу вэ гэхээр та өөрийнхөө ам хэлийг захирч чадж гин үү? Өнөөдөр эмэгтэй хүн өдөрт дунджаар 60,000 үг хэлдэг. Эрэгтэй хүмүүс дунджаар 45,000 үг ярьдаг. Та заавал өөрийнхөө 60,000 үгийг барж дуусгахын тулд хин нэг муулах, муучлах, газар доор олтлон жиих ямар хэрэг байна? Өнөөдөр бүгдээрээ амаараа хүмүүсийг барьж байгуулах тэрхүү гайхамшигт эрхэм үүргийг бид хүлээж авсан шүү дээ. Та юу өөрийгөө сонсдгоо, өөрийнхөө ярьдгийг сонсдгоо. Та өөрийгөө хөндлөнгөөс нь
сонсч үздэг байх хэрэгтэй. Яагаад үг гэхээр бидний зүрх сэтгэл дотор байгаа тэр гомдол, шарах, хүмүүсийг гоочлсон байдал, хүмүүстэй өөрийгөө харьцуулсан байдлууд бүгдээрээ нийлж хагаад бидний амнаас хар хэрээнүүд болж гардаг. Тийм учраас та өөрийгөө хажуунаасаа хараад үзээрэй. Өнөөдөр бидний хэлдэг 45,000 үгний 60,000 үгний хідэн муу үг, хідэн сайн үг байгаа болоо. Монголчууд бид нар ярьдаг амны бэлгээс ашлын бэлэг гэж ярьдаг. Өнөөдөр бүгдээрээ амнаасаа бэлэгтэй үгнүүд гаргацгаая. Энэ бол төлөвшсөн хүний хамгийн гайхамшигтай шинж тэмдэг байх нь. За бүгдээ цааш маш хурдан явцгаая. Яаков бидэнд 4-р бүлэг дээрээ дахин нэг итгэгчдийн хандлагыг зааж өгсөн байна. 4-р бүлгийн 10-р ишлэл дээр эзний оршихуйд өөрсдийгөө даруй болго. Тэгвэл тэр та нарыг өргөмжлөх болно гэж хэлсэн байна. Монгол хэлний дүрмийн санд байж болохгүй буюу өөрийгөө эсэргүүцдэг нэгэн өгүүлбэр байгаа гэж би бодож байгаа. Өөрийгөө эсэргүүцдэг өгүүлбэр. Тэр юу вэ гэхлээр зэрэг би бол их даруй хүн гэдэг өгүүлбэр. Та нар сэрүүн байна уу? Би өөр хэлээр ярьчих уу? За би дахиад хэлье. Өөрийгөө эсэргүүцдэг буюу өөрийнхөө утга санааг эсэргүүцдэг өгүүлбэр. Би бол их даруй хүн гэж. Хүн өөрийнхөө даруй байдлыг тунхаглах арга байхгүй. Тэгэхээр Яаков бидэнд юу хэлсэн бэ? Эзний оршихуйд өөрсдийгөө даруй болго гэж хэлсэн. Тэгэхээр Библиэлд өнөөдөр янз янзын үйл өгүүл байдаг л да. Нэг нь идэвхтэй үйл үг, нөгөөдөл нь идэвхгүй үйл үг. Идэвхтэй үйл үг гэдэг нь биднээс гарах үйлдэлийг шаардсан үйл өгнүүд байдаг. Тийм үү? Та нар Библийг уншиж байхдаа энийг анзаараад үзээрэй. Идэвхгүй үйл өгнүүд гэдэг нь болохоор эзний таны амьдралд хийж өгөх үйл өгнүүд байдаг. Тэгвэл идэвхтэй үйл үгийн нэг жишээ нь юу вэ гэхээр өөрсдийгөө даруй болгох. Энэ бол бидний хийх ажил байхгүй юу? Бид нар өнөөдөр Христийн өмнө ирэхдээ бид нар өөрсдийгөө даруй болгоод тийм ээ эзэн. Миний гим нүгэл дэндлээ. Миний гим нүглийг хинж аргалж чадахгүй. Би энийг яаж аргалаад, би энийг яаж авилгалдаад дийлэхгүй байна. Тийм учраас эзэн би таны өмнө ирж байна. Би таны өмнө гараад илгээд ирж байна. Би таны өмнө зүрх сэтгэлд илгээд ирж байна. Та миний гим нүглийг угааж өгөөч. Энэ бол бидний авралт ирсэн даруй алхам байсан. Тэгээ харамсалтай заримдаа бид нар авралт ирснийхээ дараагаар авралт ирсэн даруй алхмаа бид нар мартдаг. Итгэгч хүнээс гэрэлтэх хамгийн гайхамшигтай гэрэл буюу зан чанар бол даруй зан чанар байх ёстой гэж би боддог. Даруй зан чанар гэдэг бол Библиэлд хэлснээр өөрийгөө үнэлэх хэмжээнээс хэтрүүлж битгий үнэлэрэй гэсэн үг. Зарим хүмүүс даруй зан, номо зан гэж боддог. Үгүй энэ бол номо зан биш. Харин даруй зан гэдэг бол өөрийнхөө хүчийг барьж чадах зан хэлж байгаа. Библиэлд даруй зангийн жишээнд маш олон хүмүүс багтсан байдаг. Гэхдээ хамгийн нэгдүгээр номер жагсдаг хүн бол яахын аргагүй Мосе. Бид нар Мосегийн амьдралыг мэднэ. Мосе бол төгс хүн байгаагүй. Тэр гим нүглээр дүүрэн хүн байсан. Тэр байтугай та бид хоёрын хийгээгүй юм хийсэн. Юу вэ гэхээр хүний аймыг игүүтгсэн. Гэтэл яагаад Библиэлд Мосег хамгийн даруй хүн байсан гэж хэлсэн юм бэ? Яагаад гэвэл Мосе өөрийнхөө амьдралыг өөрийнх нь биш, харин Бурхны хямаа гэдгийг мэдсэн учраас, хүлээн зөвшөөрсөн учраас, тэгж амьдрсан учраас түүний амьдрсан сүүлийн 80 жилийн амьдрал тэр чигээрээ Бурханд өөрийгөө даруухнаар өргөссөн амьдрал байсан. Амьд өгчүүдээ даруй занг Бурхан таны амьдралд бий болгодгүй. Харин даруй зан таны хийсэн алхмаар бий болдог. Хэрвээ та Бурханы өмнө даруй ирэх юм бол Бурхан таныг өргөмжилнө гэж амласан байна. Тэгэхээр би танаас асууя. Та өөрийгөө өргөмжлөмөр байна уу? Эсвэл Бурханаар өргөмжлүүлмээр байна уу? Хэрвээ та хоёр дахин сонгож авах гэж байгаа бол таны хийх эхний алхам бол та өөрийгөө даруй болгоорой. Энэ бол яахын аргагүй төлөвшсөн итгэгч хүний шинж тэмдэг байх юм. Жинхэнэ даруй зан бол би Бурханых гэсэн сэтгэлгээ. Хамгийн сүүлд нь бүгдээ хамтдаа 5 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийг харъя. Энд дээр ингэж бичсэн байгаа. Тийм учраас ах トゥ нараа эзнийг ирэх хүртэл төвчээртэй байх тун. Харах тун, тариачин хөрсний үнэт бүтээгдэхүүнийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юмаа гэсэн байна. Жинхэнэ
төлөвшсөн итгэгч хүнд байх ёстой хандлага юу вэ гэвэл ирээдүйд хандах бидний хандлага. Бидний хувьд цаг хугацаа шал өөр утга санаатай болсон. Бид нар эзний өмнө ирээгүй байхдаа бидний хувьд цаг хугацаа нэг бидэнд өгөгдсөн нэг давчуухан 70-80 жилийн амьдрал шиг санагддаг байсан. Тэрний дараа юу болох нь тодорхойгүй байсан, тийм үү? Харин эзэнд ирсэн тэр мөчөөс эхлээд тэр цаг хугацаа мөнхийн ямарваа нэгэн бүтээлийн төлөө зарцуулагдах ёстой гэдгийг та бид ухамсарлан ойлгодог. Тийм учраас өнөөдрийн бидний хийж байгаа зүйл мөнхөд үлдэх дурсгал дурдтал болно гэдгийг та бид нар мэддэг. Бид нар мөнхийн амьдралын тухай бодохдоо энэ цаг мөч ямар богинохон ямар утга учиргүй юм бэ гэж бодохын хэрээр бид нар энэ утга учиргүй юм шиг энэ богинохон цаг хугацааг эзний бидэнд өгсөн тэр зорилгын дагуу тэр утга учирын дагуу амьдрах тэр уран зоригийг бид нар хүлээж авдаг. Тийм учраас Есүст итгэсэн тэр мөчөөс эхлээд бидний цаг хугацааны ойлголт хүртэл оронгоор өөрчлөгдсөн. Бид нар өнөөдрийн төлөө амьдрдаггүй. Бид нар энэ дэлхийн хүмүүс шиг өнөөдрийн төлөө амьдрдаггүй. Харин бид нар ирээдүй буюу мөнхийн тэр цаг мөчийн төлөө, мөнхөд үлдэх тэр үр жимсийн төлөө амьдрдаг болсон. Ингээ бодоход бидэд айгүй хэрэгчлээ төрдөг. Яагаад гэвэл миний амьдрал өнөөдөр дууссан ч гэсэн миний амьдрал мөнхөд эзний өмнө үргэлжлэх болно. Миний хийж бүтээсэн энэ дэлхий дээр хийж бүтээсэн эзний нэрээр эзний төлөө хийж бүтээсэн тэр бүх зүйлүүд мөнхөд тэнд үлдэх болно гэдгийг бид нар мэднэ. Тийм учраас бидний ажилдаа хандах хандлага, амьдралд хандах хандлага, гэр бүлийнхэндээ хандах хандлага энэ цаг хугацааны шинэ ойлголтын дотор оронгоор өөрчлөгдсөн байдаг. Хин нэгэн хүнтэй дахиж хизээж уулзахгүй ч юм билүү. Тэр хүнд одоо байгаа үед нь, боломжтой үед нь та хайраа харуул. Одоо боломжтой үед нь та сайн үйлс хий. Одоо боломжтой үедээ та сайн мэдээ тараа. Одоо боломжтой үедээ та хэн нэгнийг Есүсийн үгэн дотор синхрүүл. Одоо боломжтой үедээ та хэн нэгэн тусал. Яагаад гэвэл маргааш тэр боломж байхгүй болно. Гэхдээ өнөөдрийн таны тэр авсан боломжоор мөнхийн үр жимс хэмжигдэх байхгүй. Тийм учраас итгэгч нарт байдаг төлөвшлийн хамгийн гайхамшигтай бас нэгэн шинж тэмдэг бол яахын аргагүй мөнхийн цаг хугацаанд би амьдарч байгаа шүү гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр би өнөөдөр төгсгөлд та бүхнийг дахин урамшуулан хэлмээр байна. Өнөөдөр бид нар итгэл ба Христийн мэдлэг дотор бүрэн дүүрэн өсөх төлөвшөх ёстой. Бидний төлөвшил зогсож болохгүй. Бид нар бачар насандаа ч юм уу эсвэл өсвөр насандаа гацж болохгүй. Бурхан бидний дотор өдөр болгон төлөвшлийн галыг өрдөж байгаа. Харин энэ бүхэнд хариулах хандлага та биднээс шалтгаална. Өнөөдөр бүгдээ зүрхсэтгэл дотроо энэ бүхэнд зөв хандлагатайгаар хариулъя гэсэн шийдвэрийг бүгд хамтдаа гаргацгаая. Эзний өмнө бүгдээ залбирлаар очицгаая. Ариун сүнс өнөөдөр та эзний үгээр биднийг ятгаж, бидний зүрхсэтгэлийг тэнхрүүлж, биднийг өөрийнхөө үгээр гэрэлтүүлж, бидний оюун санаа зүрхийг тэлж өгсөн учраас танд баярлалаа. Өнөөдөр эзэн минь бид таны өмнө зөв хандлагын алхам хийх шийдвэрүүдийг гаргаж байна. Зовлон бидэнд ирэх боловч энийг бид нар тань дээр өсөх боломж гэж харъя. Өнөөдөр бид хэл яриагаа таны нэрээр захирая. Бид нар өнөөдөр хин нэгэн хүнийг ялгуурлан гадуурхдаг тэр бүх хандлагуудаа хайж, бүх хүнийг таны өмнө эрх тэгш, үн цэнтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр бид өөрсдийнхөө амь амьдралыг таны өмнө даруй болгож, бид өөрсдийнхөө бардам занг таны загалмайн өмнө өхүүлж байна. Эзэн байна. Та биднийг мөнхийн цаг хугацааны төлөө бүтээж, сонгож, аварч, бэлдсэн. Бидний өнөөдрийн хийж байгаа бүх гарын үйл хэргийг та өрөөж өгөөрэй. Бид нар өнөөдрийн төлөө амьдраагүй, зөвхөн маргаашийн төлөө амьдраагүй. Бид нар ирээдүйд төгс биелэгдэх тэрхүү найдвар болох бидний итгэлийн үндэс суур болсон эзэн Есүс таны ирэх өдрийн төлөө бас тантай хамт үрд амьдрах тэрхүү цаг хугацааны төлөө амьдрахад та бидэнд туслаарай.
Аава би таны өмнө энэхүү хандлагуудыг өнөөдөр гаргаж байна. Ариун сүнс та бидэнд туслаарай. Бид хийх ёстой юм хийхэд та бидэнд үлдсэнийг нь хийж өгнө. Энд охины болгоны амьдрал гэр бүлүүд дээр эзэн таны төлөвшил, таны ариун сүнсний өрөөл, ивэл, таны амар тайван, мэрэгэн ухаан, мэрэгэн сонголтууд, мэрэгэн шийдвэрүүд байх болтугай. Есүсийн нэрээр ерөн залбирлаа. Амен. Эзэн алдарч болтугай. Халелуя.